Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд орой мэнд хүргэе. Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд орой мэнд хүргэе. Бас дэлхийн хөдөлмөрчийн ардын ив санааны нэгдлийн өдрийн мэндийг хожууж гисэн бас хүргэжээ. Надтай харилцаар Цөмийн энергийн газрын дарга Норвегийн тэгш баяр ирээд байна. Орой мэнд хүргэе. Орой мэнд хүргэе. Нөгөө Дорноговын Улаанбаатарх Цөм баянд гарсан асуудал нэг тал жишээ зэгслэгдлээ гэж ойлголоо шүү дээ. Өнөөдрийн мэдээлэлээр үнэхээр цацраг инээтрийн юмны нөлөө байхгүй нь баталгаатай нотлогдсон зүйл үү? Баталгаатай бол тэр чинь одоо Монгол урдаа өрдөг бүхэл эрдэмтэд Цөмийн энергийн газар урдаа өрдөг дэлхийд төлөв зөвшөөрсөн эрдэмтэд ажиллалаа. Тэгээд энэ чинь гаргаж өгдөг юм л дээ. Би ганцаар хийлээд байгаа юм биш. Судалгаа шинжилгээ үндэстэй хийлээ. Цацраас болоогүй юм байна. Тугал цацраас болж хорогдоогүй. Бүр даашаа хүний эрэлмэнд цацраас болсон нөлөөл байхгүй нэг тогтоочлоо шүү дээ. Энийг залгуулаад ногоон бодлого ярьдаг бас сонгуул болохоор ч юм уу эсвэл эрх хэрэгцээг эсэргүүцдэг иргэний хөдөлгөөнүүд болохоо байлаа гэлээ шүү дээ. Яг ногоон бодлого ярьдаг бол тэр ногоон бодлого чинь л одоо жишээлбэл энэ дэлхийд одоо Цөмийн энерги ч юм уу те энерги хамгийн ногоон энерги гэж үздэг ногоон одоо хөгжлийн хамж гэдэг юм уу те тэр чиглэлийн хүмүүс чинь энэ салбарыг дэмждэг л байгаа шүү дээ. Тэгэхээр цацраг идэвхтэй урааны нөлөөнөөс хордоогүй гэдгийг тогтоох лаборатори бол манад байгаа юм байна. За эрдэмтдүүл хангалттай бий. Ер нь цаашдаа нэг иймэрхүү шуум гарвал ямар ч байсан ажлын хэсэг гараад эцлээд тогтоочих юм байна гэж би шууд ойлгож болох уу? Манайх одоо ч манай энд ажиллаж байгаа хүмүүс бол жишээлбэл дэлхийд одоо олон газар эксперт хийсэн хүмүүс хүртэл байна шүү дээ. Дэлхийгээс хинч ирээд манай энэ дүгнэлтийг тийм үү нотлон өгөхөөс үүсгэж чадахгүй. Энд эргэлзэхгүй байна. Тэгээд шин чин би хэлээд шүү дээ. Маш олон хүмүүс хамтарч судалгаа шинжилгээ хийлээ. Маш олон лаборатори хоорондоо тий лабораторийн шинжилгээний дүн нэгтгэлээ, харьцуулж үзлээ. Ингээ гарч байгаа дүгнэлт болохоос биш зөвхөн одоо нэг юу гэдэг сэтгэлийн хөөрлөөр хийдэг хийж байгаа дүгнэлт биш. Урдаа өрдөг Монголын бүхэл ус хөрс одоо имлэгэл урдаа өрдөг бүхэл салбарын хүмүүс ажиллалаа шүү дээ. Энэ сэлвэ яах юм? Манайд чинь нэг энэ за жишээлбэл зэсийн том бассейн, төмрийн цайрын бассейн гэтэл нийт нутгаа дамансан үзүүртэй хөлтэй байна шүү дээ. Дорндын мардаа урааны хөл энэ хавь руу ирэх тийм суурь судалгаач ч юм уу таамаглал байж болох уу? Яг ер нь бол тэр хавьд уран болно тий ураны бассейн бий л дээ. Тэрнээс үл ямар нэгэн нөлөөлөл байхгүй. Байсан бол одоо гараад тавьчих шүү дээ. Тэгэхээр өөр сэлэн тэр зис суурмгийн хордлого байж болзошгүй гэсэн болзошгүй тэгээ цаашид наривчлан судлах ёстой гэд энэ ажлын хэсгийн дүгнсэн байна л да. Хэвлэл урал дээрх мэдээлүүд гарахад. Тэгэхээр цаашаа бол ажлын хэсэг ахаад ажил хийгнэ гэж хараад байна шүү дээ. Тэр ажлын хэсгээс сайн асуу. Би бол ажлын хэсэгт ороогүй. Би орох нь бол өөрөө сонирхлын зөрчилтэй л хэрэг байхгүй дээ. Цөмийн энергийн газрын дарга өөрөө орчоод айгуул би хэрвээ орсон бол энэ тэгш баяр нөгөө урдан цацрагаас болоогүй гэдэг нь баталгааж болно шийдэн шүү дээ. Тийм учраас би бол холоос улс цацрагын Цөмийн болон цацрагын улсын ерөнхий байцаагчийн хувьд ажиллаж байгаа. Энэ хүмүүс бол одоо шинжилгээ үндэстэм хийж гинүү, хийхгүй байна уу, чадж гинүү, чадахгүй байна уу те. Ерөнхий байцаагчийн хувьд харж шүү дээ. Ерөнхий байцаагч бол тас идэл лицензийг за энэч болохгүй байна. Хуулийн дагуу биш байна гэд туслах эрх хэрвээ олох эрх надад ангаараа байхгүй юм. Туслах эрх юм байна. Би зүгээр сая дорнууд явж яхад надад хүмүүс асууж ирсэн л да. Энэ бүх лицензийг туслаач гэдэг. Ер нь тийм бид нар чи хуультай улсад амьдарч байна. Хуультай нийгэмд амьдарч шүү дээ. Зүрхний хөөрлөөр, сэтгэлийн хөөрлөөр амьдрэх нэг биш шүү дээ. Үнэхээр хууль зөрчсөн бол миний эцгийх байсан ч би тэр цуцлж болно хуулийн дагуу.
Хууль зөрчөөгүй бол дайсныг байсан туслах эрх байхгүй. Хууль биелүүлэх гэж Гэхдээ дээрээс ерөнхий сайд хөөш тэр мөрийн асуудал гараад байна. Энийг цослохгүй зүгээр шалгуулчих гэсэн чиг өгөхгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Хардах хэрэг чамд байхаас биш. Тийм үү? Хардсан болгон ч юм биш шүү дээ, тийм үү? Тэгэхээр манай зүгээр юу шүү дээ. За шара менежерийг бол уучлаарай байхгүй гэдэг. Ерөнхийлөгч өөр яатсан. Гэтэл энийг дэврээгээд сонгуул болгоноор нэг юм хийгээд байна шүү дээ. Тэгээд гадна дотны том хэвлэлүүд мэдээлээд байдаг. Манай цөмийн энерги, цөмтэй холбоотой, цөмийн эрчим хүчтэй холбоотой бодлого ер нь засагдах, засвар орох, бус тажиудлын өрсөлдөлтөд нийлээд явах чиглэлд өөр шинжилгээг цаг болсон уу? Өчигдөр тэр нэг ард орнуудын хамтын нийгэмлэгийн хурал дээр хэлж хэлж ин л дээ. Засаал явах хэрэгтэй гэдэг. Засах шаардлагат бол засах хэрэгтэй. Өдөр болгон аливаа зүйл уусаа өөрчлөгдөж идэг. Цаг үед дагаад өөрчлөх хэрэгтэй бол өөрчлөх хэрэгтэй. Бид дотор нь ажиллаж байгаа одоо энийг өөрчлөх хэрэгтэй байна гэдэг дээр ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Юуг сайжруулах хэрэгтэй гэдгээр ажиллаж байна л да. Манад нэг ийм хандлага байна шүү дээ. Бид нөөцөрөө бол дэлхийн гол тоглогчтой нэг болсон Казахстанаас дутхаар юм алгаа, боловсон хүчин алгаа гэдэг нэг хэсэг тийм толгойголт явуулаа шүү дээ. Би энэ аль нь мэдэх вэ? Би цөмийн физикч биш. Физик заалгаж явсан болохоос биш нарийн минь мэдэхгүй шүү. Итгэхийг хүсэж байгаад л итгэхгүй. Аль нь итгэх вэ? Яг гоо ер нь бол 1965 оноос хойш манайхын энэ салбарын мэрэгжил түнгээдийг бэлтгэж эхэлсэн байдаг. Тэгэхээр зэрэг огт мэрэгжил түнгээ улсууд бол биш. Гэхдээ бол яхаа Монгол улс дахиад цаашаа илүү одоо дараагийн шатнд хөгжихийн тулд мэрэгжил түнгээдээ давтан сургах бас шинээр мэрэгжлүүд бэлтгэх бодлого бол тасралтгүй явж байгаа. Одоо жишээлбэл Орос улбаны улс, Солонгос, Япон, Америк гэх мэтчил улсуудад, Чех гээд улсуудад энэ мэрэгчтэн урт богино хугацаагаар сургах энэ ажлууд бол явж байгаа. Үед яагаад тэгэхээр аливаа зүйлээс одоо мэдэхгүй байна гэдэг чинь хамгийн том аюул байхгүй юу? Чадахгүй байгаа бол бүр аюул. Тэгэхээр энэ салбарыг мэддэг байна гэдэг бол дэлхийн бол зүгээр энэ цөмийн технологи бол хөгжлөн хөтөж гэж харж байгаа болохоос биш аюулыг л хараад шарахгүй. Аюулыг хараад байна шүү дээ. Яг аюул гэж харж байгаа тал бий. Гэхдээ алхам алхмаар энэ аюулыг чинь жишээлбэл багсгч шүү дээ. Одоо өөрөөр хэлбэл нөгөө хяналтаа илүү сайжруулж байна. Одоо судалгаагаар бол одоо жишээлбэл нэг сая тохиолдол тутамд нэг удаа жишээлбэл услах болох магадaltaа гэж болно гэсэн бол байхгүй гэж байна. Одоо жишээлбэл атомын цахилгаан станц дээр гэтэл өнөөдөр та Бангладеш харж өнөөдрийн хөгжүүр барилгадад 300 ингээл морчиж шүү дээ. Тэгэхээр зэрэг барилгач тэр цөмийн технологич тэр стандарт гэж байна шүү дээ. Стандартаа барьдаг байх шүү дээ. Дэлхий дээр бол яхан бас нэг юм. Энэ стандартыг бариулахын тулд энэ талынхаа мэдлэгээ илүү сайн боловсруулж бэлтгэх шүү дээ. Энд бодлого гэж. Ингээд шүү дээ. Оросын ерөнхий сайд байсан Сергей Гренко танай уранд ч бас нэг юм хийж хамтарч гэж гүйчрээ л дээ. Монатом гэдэг нэг компаниас янзын боллоо. Франц шууд бас давлт хийгээл. Хэний илүү найзаа гэх үү? Хэний илүү стандарттай гэх үү? Энэ дээр хоёр зүйл бий. Дэлхийд одоо тийм үү? Эцэстээ энэ цөмийн технологийн стандарт чинь нийгэм рүү л явж байгаа. Тэгэхээр нэгin илүү стандартыг гэх юм бол энэ хоёр улсын хувьд бол байх. Зүгээр үндэс аюулгүйн бодлогын хувьд бол ярих юм бол би. Энийг бол ярьдаг хүмүүсийн ярина, над зөвлөмж өгнө. Би өгсөн зөвлөмж хэрэгжүүлнэ. Ийм л. Түүнээс эсвэл савнаас нь хальж мэдээлэл өгөхгүй. Түүнээс одоо нуугаад ах юм бол байхгүй. Энэ салбарт. Нуухгүй л ер нь хичнээн хэмжээний нөөцтэй. Нуухгүй л хичнээн хэмжээний нөөцтэй. Манайд хөрөнгө оруулъя гэсэн өөр сонирхол байна уу? За бидүүл одоо Франц, Орос гэж хараад яваад байна шүү дээ. Яг мэдээж хөрөнгө нөөцөө тогтоосон жишээлбэл одоо хятадын хөрөнгө оруулалттай компани нөөцөө тогтоосон байна. Францын компани байна. Францд хамтарсан, Франц Монгол хамтарсан нөөцөө тогтоосон компани байна. 6-7 орд нөөц тогтоосон. Жишээлбэл хамгийн сүүлд одоо манай энэ салбарт сая нэг 50 гаруй мянган тонны нөөц тогтооглоо. Энэ бол
сүүлийн одоо жилүүдэд дэлхийд тогтоогдож байгаа хүрээний нөхцөл мөн. Энэ бол дорно тогтоогдсон байна. Энэ Француудыг бол бид хардаж бас болно шүү дээ. Француудыг эсэргүүцэж байна. Гэхдээ гэдэг нэг юм байна шүү дээ. Цаана нэг үлдсэн юм харагдаад байна шүү дээ. За энэ ордоогүй гэдэг юм гарчиж, тэндээс болоогүй юм гарчиж. Тэд цаашаа юу хийхээ та нартай яаж тохиролцсон бэ? Тохирсон бол өдөрт ажил явах хэрэгтэй. Тохироогүй л байгаа. Тэгэхээр гар ус хүмүүс ярьж марж өөрөөгүй гэсэн үг. Бохоо ярьж байгаа юм бол угаасаа бүх л одоо энэ салбарыг сонирхож байгаа бүх хөстөл ярьж шээ. Зүгээр тохироо зурчихсан бол алга. Тохироо зурх боломж байна. Зарим энэ Францаас гадна энэ нэлээд олон улстай одоо жишээлбэл Орос, Хятад, Франц гэдэг улсуудтай бол урд нь бол одоо ийм оюу зурсан эрдэнэ ойлгуулсан цам жижиг зурсан юмнууд бол би намайг ирэхээс өмнө зурсан. Зүгээр энийг бизнес болох уугүй юу гэдэг төвшөнд бол цөмийн нэрийн хуулийг хэрэгжүүлэх л ёстой. Хуулийн дээр бол 34-өөс доошгүй 51-ээс доошгүй хувийг Монгол улс эзэмшнэ гэж байгаа. Тэгэхээр доошгүй гэдэг чинь яг хэдэн хувь бэ гэдэг чинь тодорхой бус байгаа. Энэ бол яриа хэлцээр хамгийн зангилаа цэгэл байгаа. Арчлалаас их хурл сууж ирсэн Бадам Дамдан гэдэг нөхрөө Мон Атом гэдэг юм боллоо шүү дээ. Юу болсон? Мон Атом гэж асуудал явж байснаа тэгэл юу болоод дууссан. Бадам Дамдан дарга Бадам гэсэн тий. Бадам Дамдан дарга ажиллах гэсэн. Би бол хувь хүний хувьд тэр хүнийг хүндэлдэг. Чадалтаагүй. Тэгээд бас залгуулад цөмийн шар болгож ирсэн гэрээ хэлцээрийг тэр нөхдүүд манай өмнөх нөхдүүд хийсэн хийгээд явж ирснийг би гэрчлэнэ гэсэн нөхөр ковидэд элчин болоод яваад өглөө шүү дээ. Тийм үү. Энэ кот гэдэг нөхөр өнгөрсөн амар тий. Тэгээл ингэтэр цаана улс төр ороод байгаа юм шиг харагдаад байгаа. Тэр инкотог би томилдог юм шүү дээ. Их хурл томилсон гэхдээ их хурлаас асуух гээд 76-аас асуух. Үгүй гэхдээ цаанаа нэг юм шийдвэр гаргаж хүмүүс асуух хэрэгтэй. Нэг цөмийн нэрэгт холбогдоод янз янз юм шийдвэр яваал тий. Бас яг хуу очиод харж байгаа юм л да. Энэ үнийг хилээд иж явдал хилээд иж үгээд. Яг миний нүдэн дээр гарт баригдчихсан тийм цаас одоохондоо байхгүй байна. Байгаагүй бас мэдэхгүй. Ер нь за чи надаас 2 удаа асуулаа тий. Тий, 2 дахь удаа асууж байна. Миний хариулт зөвхөн шалгаж байгаа юм уу тий. Өнгөрсөн жил төрийн ордны эвлэм гуралд асуусан. Одоо юм биш Бацаандаа бид нар бол цөмийн энергийг ашиглах асуудал уран моронтой холбоотой юмны эсрэг бид тас идэл зогсно гэж нэг юм ярьчлаа шүү дээ. Хөгжлийн эсрэг тас идэл зогсно л гэсэн. Гэхдээ чинь ингээд хуулийг хэрэгжүүлэх гээд та нар ажиллаж яддаг. Болохгүй юм гарч ирэл дүгнэнэ гээд тий очиод ажиллаад дүгнээд юунаас болсон гэдгийг тогтоож өгнө гэж ажиллаж ядал. Нөгөө парламент чинь тас хийлгэнэ дугаагаараа гिचдэг. Энд тэгээ хэр ирүүл юм бэ? Ер нь тэгээд яг хуу альва зүйл сайн зүйл өгөн дандаа эсэргүүцэлтэд тулж идэг тийм хорвогийн жам шүү дээ. Тэ онгоц гарсан хүмүүс эсэргүүцчил байсан. Тэ машин гарсан эсэргүүцж байсан. Одоо Лондонд метро гарсан, метрог эсэргүүцж байсан. Тэ? Юм болгон эсрүүцэд тулж байсан. Харин зүгээр яг хуу энэ цөмийн технологиг бол шуудхан хэлэхэд хэрэгэлдэггүй салбар байхгүй болсон байна. Энэ талаас харах ёстой. Өөрөөр хэлбэл бид юу хэрэгжилж байгааг мэддэг байх ёстой. Тэгэхэд бол цөмийн технологийн одоо цөмийн энергийн газар сайжлах ёстой. Тэгээд цөмийн энергийн газар одоо жишээлбэл уул уурхаа уран шүү дээ Монгол улс. Би одоо байнга л хэлж байгаа. Сүүлд нь зарим миний намайг одоо ярилцлага өгсөн хүмүүс зарим зээжилжсэн байж магадгүй дахиад хэлье. Уул уурхаан салбарт хэрэгжилж байна. Өдөөж жоохон салбарт хэрэгжилж байна. Хүнсийн салбарт хэрэгжилж байна. Тийм. Эрдэм шинжилгээний судалгааны салбарт хэрэгжилж байна. Өчигдөр гал гарлаа шүү дээ. Тэр одоо энэ орчлон тийм. Галын тохиол цөмийн технологиос өөрөөсөн галын тохиолтой байсан бол арай бага хөрөл амсах байсан л гэж би бодож байгаа. Амшигаас хэрэгжилж байна. Бас шалгаагүй хилийн бомбдууд дээр сая одоо ардсан орнууд амтны нөхрөлөөр хорл боллоо. Тэгэхэд одоо хилийн бомбдуудаар зүгээр л одоо ингээд юу имчилгээ хийлгсэн хүн илэрүүлээд бид гаргаад өгч байна. Тэр бол юу хэлж нөхөр зэрэг хилээр одоо 20-оо бараа бүтээгдэхүүн оруулахгүй байхад цөмийн технологи хэрэгжилж байна тийм ээ. Ер нь тэгээд өдөр тутам алхам тулхам тутамдаа хэрэгжилж байгаа зүйлээ эсрүүцээд байгаа бол
ном унших хэрэгтэй юм шүү. Аа. Манай энд сууж байгаа аширч ном уншдаггүй шүү дээ. Чи ном бичээд өгөхгүй. Би ямар цөмийн бичгч биш дээ. Яг бид юу ял хамтрал бичээл дээ. Нэр болохгүй маа. Залгуулаад юм биш үү? Манайх цөмийн эрчим хүчийг экспортлогч болох ирээдүй бий юу? Бий. Нөөц. Хэлж болохгүй тоо яваас. Чин хэлж болохгүй ч хэлэв шүү. Хангалттай нөөц байна. Нүүрсээр ч бид нар цахилгаан гаргаж болно, ураанаар цахилгаан гаргаж болно. Ирээдүй ойрхон. Альч тохиол боломжтой. Зүгээр яг хуу. Би яагаад болохгүй байгааг ойлгохгүй яг хуу. Тэ? Дургуулахгүй. Сургууль хүчгүй эсвэл Монгол хөгжих нь бас нэг газарт хэрэггүй ч байж болох юм шүү дээ. Тийм шүү дээ. Яагаад ингэ шилж байгаа гэхээр хүн болгоны амьдрал, өдөр тутмын амьдрал цахилгаан эрчимчээс одоо хараат болж байна л 100%. Хуучин болвол одоо юу гэдгийг дайн дулаан хийгээд тийм ээ. Энэ тэндээс одоо эмс хөхнөө одоо авлаа багталсан нөхдүүд гэсэн одоо мундаг байсан. Орчин цагийн нийгэмд бол ерөөсө хин энерги гаргаж чадчихэв. Хин тэрийн илийг хямд гаргаж чадчихэв. Тэр л хүчрэх байна. Ерөөсө хүн дэлхийн хүн ам асуудлыг одоо эрчим хүч одоо гаргаж байгаа ийм л одоо хамгийн хямдаар эрчим хүч гаргаж байгаа юм усл хүчрэх байна. Манайх бол одоо эрчим хүчний нийт хэрэглээний 40% импортоор авч штэ. Шинэ шугам тавиагүй байдаг. Тэгээд төвийн хідэн дулааны цахилгаан станцууд нь доголдолтой байдаг тий. Хямрал том хямрал авчрна л да. Олдгсон бол энэ Орос хятад хоёр л бид нар одоо экспорт хийхдээ тэгээд Монгол ер нь одоо цахилгаан станц цахилгааны экспортлох төвшөнд ойлголцож чадах юм бол Монгол баг өөр юм хэрэггүй юм шүү дээ. Тэгэхээр залгуулаад юм байна л да. За яг бодлогон тодорхой, хуулийн тодорхой, хийх ажлын тодорхой, хил ам гаргах хүмүүс нь ч тодорхой. Өгөх хариулт нь ч тодорхой байна шүү дээ таны ярианаас бол. Тэгэхээр юм тодорхой болохын тулд яах ёстой? Өөр илүү тодорхой болох нь. Ажил хийгээд тавьчихсан. Ажил хийн. Тэр ажил нь олон нийтэд таалагдахгүй бол олон нийтэд одоо олон нийт тэр одоо жишээ энэ ажил одоо болохгүй байна гэх юм бол одоо ойлгуулах ажил хийх хэрэгтэй. Эрнэлэг л анхаарах хэрэгтэй. Дээрээс мэдээж явах юм. Мэдээж аливаа нэг сан хүн байдаг юм чи хүнээ сайн хөгжүүлэх хэрэгтэй энэ чиглэлээр. За залгуулаад төрийн албаагч нам ярьж болохгүй ч гэсэн. Норвын алтан ууг гэл, Норвын тэгш хоёр гэл. Яг хөө адилхан нэр байна л да. Монголд 5000-аас дээш татамжтай 72 нэр байдаг юм байлаа. Би судалгаа хийж үзсэн. За натаа ярьсгээ судалгаа хийсэн юм да. Гог зүгээр байдаг юм байл. Тэгэхээр Норв гэдэг овог бол таяр давхарцсан байж болох уу? Эсвэл нэг бас тий? Хардах юм байж болох уу? Яг зургийг хараад төстэй л гэх юм байлээ. Тэрнээс одоо энэ ерөнхийдөө таавч баядхан. Наа дөрөвдөн. Тэгэхээр яаж ч нэг зэгт байж тарахгүй биш үү тий? Тэгээд нэг юм ядаж л юм энгийн имийг одоо сэтгүүлчт тий? Ялгаад асуудгүй болчмоор ойлж тэгжэж сэтгүүлч. Би асууя гэж бодсон. Ягаад гэвэл худлаа нэг мохорлох хэрэгтэй шүү дээ. За тэр л байх уу. Ямар ч гэсэн би тэрд ах トゥ уг бол холбоог хэлэхээ бол байхгүй. Харин ижил юм би. Тэр нь адилхан физикч. Одоо манайхаас одоо физикч болно ба штэ. Батбайлгоо физикч байна. Физик Бадамдын физикч гэл. Айгуул физикч байна штэ. Тэгэхээр залгуулаад юм биш штэ. Тоо сайн байд боддог хүн логик сайтай гэд. Тэгэхингээдээ ингээд арчилсан намын үйл явцыг хараад байхад юу штэ. Анх гарч ирсэн лидерүүд одоо дандаа толгойн сухал өр масаад яваад байна штэ. Зарим нь сангийн сайд тойрч хийгээл, зарим нь ингээд бүр хэд хэд удаа сайд хийгээл. Тэгээ сүлдөө засагтал болоо. Одоо нэг яг өөр гарч ирэх хэрэгтэй юм биш үү гэж л цаанаас авах гэдэг. Яг хөт энэ юм нэг үе үедээ хөөрхөн гэдэг шиг үе үедээ юм хийгээ явж болно шүү дээ. Та нар дээдс хэрэггүй дуудас бид нар гээд эсвэл хөгсчөд хэрэггүй бид нар их юм байхгүй шүү. Зүгээр харин юу гэж харддаг вэхээр өнгөрсөн одоо ирээдүй ахмад тий одоо залуучуудын одоо тулгын 3 жил шиг хоршил байх ёстой л гэж би харж байна. Өөрөөр хэлбэл ахмад үеэ хүндэлдэг тэр нь доод үедээ заадаг сургадаг. Тэр доотлынхан хүмүүсээ одоо хөтлөө явдаг. Тий? Өөрөөр зүгээр яг ийм зөв холц байх ёстой. Болохоос биш нэг нь илүү байх тухай асуудал нийгэмд байх хэрэггүй л гэж.
хараад байхад овсол дандаа улаан тойрог. Тий. Мөнгө тараагаад ч улаагаад байдаг, тий. Тэгэл ингээл ахаал улаагаад байдаг. Тэгсэн мөртлөө орон нутгийн сонгуул дээр сая цэнхэрцэн дүн гарцсан байх жишээ нь. Та нар уучраа олдож чаддгүй юм уу? Эсвэл тэнд бас нэг тэг байгаад байдаг юм. Өчиг нөгөө төрөө холбоогч ус төр ярихгүй гэж надад асууад. Гэтэ хэлээ л дээ. Би сонгуулийн өмнө надад сурвалжлах асуултанд ганц зүйл хэлсэн. Увсад саналын улгаач нар байхад бурхан очиод оч арсан намс дээр дэвшээ. Нөгөөдөл саналын улгаач байхад саналын худалдаа авчид байхад бурхан очиж нэмэргүй хэлсэн. Тэрнээс үлж хил амд орсон доо. Ааха. Одоо ус төр цаан доктор механизм байж яриа л да байлаа. Цаан механизм байна шүү дээ. Гөөгөл юу юм бэ л да. Хэдийгээр намаас татгалзад түтгэлдсэн ч гисэн цөмийн энергиэс илүү бас өөрөө чинь энэ намаас угшилтаа энэ намаас гişүнжлээсээ төр татгалзаад төрд хүчин зүтгэцгээч гэсэн жоох юм асуумаар байна шүү дээ. Одоо тэгээд сэтгүүлчд хэцүү юм да бас. Дүгнэлт дээр нэгчээд өөр юм ярина гэсэд өөр юм яриад байд. Гэтэ асуух хэвчтэй юм уу? Зогтох гэж орж ирээгүй чамаагаар одоо дайраад. Доктор юм биш үү? За цөмийн энергийг ашиглах асуудал дээр ямар ч байсан цаг үдэнд харуулаад шинжилсэн бодлого хийнэ гэдэг. Яг ерөнхий сайд бол хэлсэн шүү дээ. За яг энэ цөмийн технологийн хэрэглээ байж болно. Цөмийн одоо юу гэдэг атом цахилгаан станц барих асуудал хойшлуулж ийл гэж байгаа байхгүй юу? Тийм л юм хэлсэн шүү дээ. Тэгэхээр залгуулад юм биш үү? Ерөнхийлөгч нүггүй. Гингүүт нөгөөх нь бол байж болох юм гэдэг. Байж болох юм ч гэсэн ингэж аль нь одоо зөвхөн ерөнхийлөгч бол юу гэж хэлсэн гэхээр цацраг идэвхт хаягдлыг цөмийн хаягдлыг босдох хориглоно гэдэг манай ерөнхийлөгч зарлиг гаргасан бас хуульч тийм байгаа. Тэгэхээр бид бол хэрэгжүүлэх ёстой. Энэ чинь нөгөө юу гэдгийг атом цахилгаан станц барих чинь тийм үү? Надаас тэр чиний хэлээд байгаа тэр хов хаягдл авчрах тухай асуудал бол одоо тусдаа. Тэгээд залгуулад юм биш үү? Шинжлэлийн засгийн газар гэсэн мөртлөө 1072 хувьцаатай Эрдэнэс 5-7 гэрээг чалкодо тохирохгүй л өмнө нь хийжсэн юмыг ахиад янзлах гэл махаа идэж байгаа. Энэ чинь надад ямар хатав чи. Тэгэхээр ингээд залгуулад ингээд хуучин бодлогыг шинжлэх ажилд ихэнх цагаа зарж гэнэ үү? Эсвэл өөрсдийнхөө амлсан шинжилгээ хийхдээ хэр цаг зарцуулж гэнэ гэдэг хоёр дээр та ямар дийнстэй байх вэ? Яг одоо тэгээд ажил хийх. Иргэний чинь хувьд асууж шүү. Иргэнийхээ хувьд бол мэдээж юу хүсэж байна? Тэрнийг хуульд нийцүүлж хийх л ёстой. Тэрнийг илүү одоо хурдтай зөв хийх нь шинжилэл болов тийм ээ. Тэр нь ил тод байх шинжилэл болов. Одоо жишээлбэл 11 төвөг ажиллуулж байна. Хүссэн хүн болгон юу хүснээ ерөнхий сайдаас асууж болж шít. Тэнд нь өдөр болгон тэр одоо шиг манд цөмийн ангилах чинь л тэрийг хариуцсан хүнтэй тэнд манайтай холбоотой 11 ороод бид өдөрт нь хариулж байгаа. Тэгэхээр хариулгал амархан хийх үл тийм шүү дээ. Хэцүү шүү дээ. Яг би хэлж шүү дээ. Гэх мэтлэн шинжилгээг бол тийм одоо алхамаар хийхээс биш нэг дор бүгдийг хийж болдог юм байна. Энд чинь хүний хүчин зүйл байд юм байна. Санхүү мөнгөний хүчин зүйл байд юм байна. Цаг хугацааны хүчин зүйл. Алхамаар хийхдээ илүү их цаг үеийн одоо юу гэдэг. Одоо боломжийн цагт алхамаар хуульд нийцүүлжтэй хийх ёстой бол. Юу ямар их болгоомжтой юм залуу юм чи төстасгээ сайхан яриа л да. Яриа л да. Тэгэл асуух төр чинь би төрийн албаа гэж болохгүй гэдэг. Эсвэл тооны хүн юм чанартай болчдөг юм. Тэгээд одоо юунаас ч болгоомжлох уу бодож байгаа зүйлээ л хэлж шээ. Залгуулаад юм биш үү? Мөнгө тараасан хүн сонгуулиар мөнгө тараасан хүмүүс нь тараахыг гардан тараасан хүмүүс нь шүүхээс юмаа сонсоод очлоо шүү дээ. Гэтэл дээрээс зохион байгуулсан хоёр нь цагаадаад хууль тогтоолцоо сууж байгаа нь зүгээр хэр их сонгуулийн арчил баталгаажсны зөв нотлогоо бол танаа ус хоёрыг яриад шүү. Яг хөтэй би бодож байгаа. Шуудхан хэлэхэд энэ бол онигол доо. Онигол байхгүй. Онигооч яриа л дуусна. Ийм л байхгүй. Ийм л байна шүү дээ. Энийг засах хэрэгтэй шүү дээ. Шинжил энэ юм доо явах хэрэгтэй л гэж бодож байгаа. За манай аймгаас дараагийн тухайд би бодож шүү дээ. Дараагийн сонгуул тий одоо ийм битээ болгосоо гэж хүсэж байна. Энд бол тий нүдэн дээр тий ил зүйлийг шийдэж чадах
чадах ёстой л гэж бодож байгаа. Тэгээд дандаа миний шийтгэхгүй юм хэлхий. Гэхдээ бол би бол хэлж тэнд бол ямар ч мөнгө тараас үнэ. Тэгээд хууль шүүхээр тогтоодод ирэх хүмүүс нь тодорхой хариуцлага хүлээлээ. Одоо сонгуулийн ерхий ороо хэр зэрэг шударга харах жах шиг байна шүү дээ, тийм үү? Тэгэхээр залгуулаад юм биш үү? Шудраг бай, шудрагаас тогтоё гэдгийгсэн чинь хаана байна гэт. Бас нэг 4 жил болчлаа. Та нарыг аваад засаг аваад 8 сар болсон дараа нөгөө танахаас явсан нөхөр намаас тэтгүүлсэн сайр чинь нэг юм хийсэнгүй нэ тэрэ гэдэг задгаа шүүмжил гараад байна шүү дээ. Төрийн нэргэнтэй холбоотой. Тэгэхээр шудраг байх юм хэмжээнд хуульд хэрэгжүүлж, хуулийг сахин биелүүлэхээс бол ихээхэн хамааралтай. Тэгэхээр би лэгч бол энэ төвшөнд бол би хувьд сайн ажиллаж байгаа л гэж боддог. Одоо жишээлбэл энэ хуулийн шинжилгээд орж байна те. Одоо нэг хин дуртай те. Тендер авдаг байхаа болчлаа те. Юм болгон те. Нэг хүнээс хамаарахгүй шинж бүхлүүд нийгэм биз дээ. Механизмын өөрчлөлт гэдэг чинь их цаг урд юм байна л гэж. Энэ дуртай тендер авцсан юм шиг нэг асуудал гараад л шүү дээ энэ зэмзэнд тал. Шудраг байх юм хэмжээнд хуульд хэрэгжүүлж, хуулийг сахин биелүүлэхээс бол ихээхэн хамааралтай. Тэгэхээр би лэгч бол энэ төвшөнд бол би хувьд сайн ажиллаж байгаа л гэж боддог. Одоо жишээлбэл энэ хуулийн шинжилгээд орж байна те. Одоо нэг хин дуртай те. Тендер авдаг байхаа болчлаа те. Юм болгон те. Нэг хүнээс хамаарахгүй шинж бүхлүүд нийгэм биз дээ. Механизмын өөрчлөлт гэдэг чинь их цаг урд юм байна л гэж. Энэ дуртай тендер авцсан юм шиг нэг асуудал гараад л шүү дээ энэ зэмзэнд тал. За тэр яг тэднээс асууя. За өөр нэг юм асуумаар л да. Юу шинжлэлийн эрчимжүүлэх бодлого зорилттой хэрэгжүүлээд явхад хамтрагч нарын хамтрагчны хайр зэрэг хэр зэрэг удаан түшиж болж ядах бол зах цугаас тараа таниулаад эхэлж шít. Иргэний зориг нам тараа таниулж эхэлж байна. Нөгөө цаг хугацааны түнш шудраг осны хэмжээнд тараа таниулж эхэлж байна. Улс төрчийн хувьд асууж байгаа шүү. Би чинь улс төрч биш гэдэг байна шүү дээ одоо бол. Зүгээр хэлэхэд цаг хугацааг харуулна шүү дээ. Тийм ээ? Хамтрагч яг нь ер нь бол яг эцэстээ энэ нутагт чинь одоо өр хөвгтний үлдэн Монголын сайн сайхны төлөө хоёр үе сэтгэлээр хамтраад ажиллах хэрэгтэй шүү дээ. Энэ тохирч гисэн бол. Монголчууд чинь хэлдэг үстэй нэг заавал яваагүй одоо сайхан хамтраад ажиллаж ярьдаг үстэй. Тийм маягтай байвал тэгээд цугасаа энэ ард түмэн сонголт чинь ингэж ажиллаа гээд хэний ч олон холгоогүй. Тий, олон холгоогүй юм шүү. Тэгэхээр зэрэг одоо үхрийн бөөр шиг байсан ч гэсэн үхрийн бөөр хичнээн одоо олон зүйлээс тогтдог ч гэсэн нэг бөөр үстэй байдаг үстэй. Тэр шиг л байх болов гэж бодож шít. Эцэстээ бүгдээрээ нийлээд үхэрт хэрэгтэй үстэй. Үхрийн бөөр. Тэр шиг бүгдээрээ нийлээд Монголд хэрэгтэй л байх хэрэгтэй юм л гэж боддог шít. Би бол эсрэгээр бүр сая одоо энэ ерөнхий сайд огцруулахтай холбоотой асуудал дээр ингээд нэгдэж чадчих байгаа нь бол яг Монголын төлөө нэгдэж чадах юм байна тий. Яг энэ засгийн доктортой байлгаад бас шинжилгээг илүү эрчимтэй болгох хэрэгтэй байна. Тий. Одоо жишээлбэл юу гэдэг ятан ч гэдэг юм уу. Одоо дотор газрын портероор мөнгө гардаг нууц хамрын дасалсан хэдэн тэрбум төгрөг гардаг асуудлууд энэ чинь захаасаа ингээд нөгөө алдсан доор сэнгэрэн гэдэг шиг ингээд явж байгаа юм шиг болж байна. Сонгуульд өгтөж бас юм хийгээд байгаа юм биш л үгтэй юм мэдлээ. Хардах ирхэн чамд байгаа гэж би сая хэлсэн шүү дээ. Залгуулад нэг юм биш үү? Бидний үе ирж гэн гэдэг нэг зарим нэрэл тэ. Бүтээснээсээ илүү бүтээн гэл эсвэл зарим нь бүр олуулан болоод бүхлээр нь шинжилгээгээд. Тэгээ олуулан болоод явгангууд нь оройд нь дагуулж явж байгаа хэсэг нь нөгөө л нэг 90-ад оны элдв ангаа дуулуулж авсан цагаан мартангуудын одоо ихэнх нь ер нь явах цаг нь болсон гэдэг шүүмжлэлийн бай болцоолоо шүү дээ. Одоо залууя гаргаж ирийгээд. Энэ залуу хүн биш юм уу гарч ирээ суучлаа юм шиг. Гэхдээ шийдвэр гаргах төвшөнд илүү хүчтэй гэр. Тэр цаг бас парламент гэсэн утгатай юу те. Гэхдээ ийм улс төр бол хөгшин өвөхээр явцдаг залууны гарыг хээр гарчдаг юм биш. Эм бол шуудхан хэлэхэд бол зүгээр ингээд хатуу буурцаг гэдэг шиг байхгүй улс төр чинь. Залгуулаад ийм биш те. Хөгшчүүдээс гоохгүй те. Өөрөө хүчээрээ гараад ирэх л ёстой шүү дээ. Үнэхээр тэгж чадахгүй хүлэн зөвшөөрөх төстэй улс төрд. Тэгжиж гарч ирэх ёстой болохоос биш
ингээд доороосоо анхраад болоод дээрээс хараад болоод ингэж явж болохгүй шүү дээ. Тийм учраас тэр хүмүүс тий үнэхээр хүлэн зөвшөөрөлтөд тий туршлагачаад юмаа хийгээд явж байгаа тэр хүмүүст бол ярих юм байхгүй. Харин залуучууд гарч идэж чадахгүй байвал өөртөө л хариуцлага тооцсон. Өөрийгөө хөгжүүл, өөрөө тэмц. Ядаж одоо нэг 10 20 найзад дагуулж сонгуул өгдөг болго. Түүнээс ч одоо чиний хэлээд байгаа шүү дээ амархан биш шүү дээ. Үгүй ээ, залгуулад юм биш дээ. Норвегийн Алт уугийн 19 сайдын 2-оос устна их урдаасаа. Тэднэр нь 90 оноос хойш ингээд марагсууд орж яваад ингээд хор моронд ороод бүр юм сурцсан гарууд тий. Тэгээд их урал нь засгийн газартаа үүрэг өгöd байгаа мó эсвэл засгийн газрын бодлого их урлаар батлагдаад байгаа мó эсвэл ерөөсө засгийн ажил хийхгүй их урал нь нэг тэнд орилоод байгаа мó гэдэг нэг юм парадокс байгаа шүү дээ. Би хуультай нэг би хэлсэн хуулийн нэгэнд амьдарч байна. Тэр чинь хууль зөрчөөгүй байх хэвээр. Тэгээд боломж. Яг хавсран гүйцэтгэх нь хууль зөрчөөгүй л дээ. Тэгээд боломж. Гэхдээ зүгээр шаардлагатай бол шинжлэх асуудлыг нь бол одоо хэвлэл мэдээлэл хүмүүс орно ярих хэрэгтэй шүү дээ. Шинжлэх асуудал юу. Зүгээр нэг л юм байна. Хуультай нийгэмд амьдарч байгаа учраас хуулиар тах хэрэгтэй. Харин хууль зөрч. Тэгэхээр зэрэг энэ өнөөдөр те засах ямар байна? Засах одоо ерөнхий сайд хинээрээ ерөнхий сайдад томлох нь ерөнхий сайд хэлээс надад хинээрээ гэдэг дарга хэлэх юм дээ. Надад тэр тэгэл даалгаал ажил хий гэсэн бол би өөрийнхөө ажлаа хийхээс биш дахиад тэр тэнд очиж бүр энд очиж юм дуурайцлаад амирхгүй шин. Энэ салбараа сайн хөгжүүлчихэ. Энийг хөтөл ажиллаж. Чи сайн ажиллаж байгаа нэг үйл тэр үз ажиллаж чадахгүй нэг үйл ажлаа өгч чаддаг байх хэрэгтэй. Ирч чаддаг, явж чаддаг байх хэрэгтэй шүү дээ. Тийм ээ. Энийг бас цаг хугацаа харуулна дөө. Энийг бас цаг хугацаа харуулна. Цаг хугацаа харуулна. Тэгэл. За тэгж боддог шүү дээ. Би өөртөө ч бол нэг нэлээ ярих гэсэн чи өөр их болгоомжтой юм. Асуугаад байл та тэгэл. Даач цаг дуусчлаа. Цаг дуусчлаа. Дараа нь ярилцах боломж гарна үсттэй. Боломж гарвал дуудаад ирэх. Одоо тэгэл зүхтаад ахтал та нар чигтэл аваад ирд юм шүү дээ. За ирж ярьслуулсан баярлалаа ажиллаж байгаа гэсэн. Үзэгчтэй надтай өнөөдөр Цөмийн нэргийн газрын дарга Норвегийн тэгш баяр ирж ярьслаа анхааралтай хамтайсан баярлалаа баяр. Сайн байцгаана үзэгчтэй та бүхэнд орой мэнд хүргэе.